Аймгийн нийт нутгаар битүү засан бүрхүүл тогтож хөдөө аж ахуйн цагаагаар байдал сөргөөр нөлөөлж өвөлжилт хүндрэх төлөвтэй болж байгаатай холбогдуулан аймгийн удирдлагууд дөрвөн ажлын хэсэгт хуваагдсан малчтаар явж эхэлсэн. Аймгийн эцэг дарга Насанбаатар дөрвөтэй ажлын хэсэг Хонгор сум, Шарын улсын манслагдсан малчин өрхөөр 1-р сарын 31-ний өдрөөс эхлэн орж цаг үеийн байдалтай газар дээр нь танилцсан юм. Хонгор суманд 802 малчин мал бүхий өрхөд 167.9 мянган толгой мал буюу хоньдлогоо шилжүүлснээр 208.1 мянган толгой мал өвөлжиж байгаажээ. Одоогийн байдлаар сумын хэмжээнд бол өвөлжилтийн байдал хүндэрсэн байдалтай байгаа. Ер нь цасны зузаан, цасны нягтаас гадна одоо малын хөл одоо халцарч байгаа гэсэн мэдээллийг малчт маань өгж байгаа. Тэгээд ийм одоо хүндэрсэн айлуудаа бол бид нэр тусалцаагаа үзүүлээ явж байгаа. Мөн одоо аймагаас хуваарсан өвс тэжээл улсын нөөцөөс хуваарсан өвс тэжээлийг мөн малчтаа зар хүргэн ойр орчмынхан явах боломжтой одоо замын байдал одоо боломжтой тийм малчтай бол өөрсдөр нь хөргүүлнэ алсын одоо чиглэлийн малчтай одоо бид нэр ингэж хөргөж ажиллаа. Малын бэлчээрийн дасан бүрхүүлийн зузаан, нягт тодорхойлох, малчтад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, малчтад зарим нэг шаардлагатай эд зүйлсийн дэмжлэгийг энэ үеэр өгч байлаа. Мөн малчин мал бүхий иргэдийн санал хүсэлтийг ч мөн сонссон юм а. Үлжилт гайгүй нөө энэ өөртөө нэг хэд хоног хүүтрэл жаахан шуурснаас мал хараад дохонтой сайхан амшиг хөнөө. Одоо тэгээ ирж яваад цаг гайгүй л. Өвс тэжээл аваа гэлдчихсэн байгаа. Малар нэг яаж мууцсан алга дохонтой. Сайхан байна. Энэ аваар 15 айл өвлж байгаа. Тэгээ өвс тэжээл авчирч өгсөнд маш их баярлалаа. Сумын удирдлагууд энэ онцгой байдлын ирж өвс тоос авчирч өгсөнд их баярлалаа. Ер нь өвөлжилт ер нь ямар вэ? Ер нь жоохон хүндрэх тийшээ. Сая гайгүйсэн сая цас 2-3 хоногийн өмнө цас шуураад хатууруулаад ингээ хүрлээ хийсэн. Мал гарахад ер нь жоохон хүндрэлтэй л байгаа. Тэгээ манайхан ингээ өвсөө дуусчихсэн ингээ өвс авчирч өгсөнд маш их баярлалаа. Одоо Дахуу аймгийн Шарын сумын Боёнт гэдэг газар өвлжиж байна. Өвлжилтийн байдал бол яг гайгүй байсан. Одоо жоохон шуураад цас хатуураад жоохон хүндрэх талдаа л орж байна. Өвс тэжээлийнхээр 30% л үлдчихээн да одоо 70-50 нийтж угаал дуусч байна. Гэтэ энэ хавагтаа золгоч байна. Манайх ч одоо 100-аад бог 200 бод 100-аад 200-аад бог л өвлжиж байна. Стах баярлж байна одоо. Бид нарт одоо ингэ тусалж байгаа нь одоо төр засгийн буян юм да. Аймгийн эцэг даргаар ахлуулсан ажлын хэсэг 2 дахь өдрөө Шарын сумд ажилласан юм. Тус сумын шар хөтөл, буянд, нарийн жалга, ар хавчуу, булагт, бугт гэд нийтдээ 7 чиглэлд 54 малчин өрхөөр орж өвс, хэвэг, нүүрс зэргийг өгслөө. Шарын сумд энэ жил 43 мянган толгой мал өвлжиж байна. Шарын хэмжээгээр бол ерөнхийдөө цас ихтэй намар эрт цас орж хайрснаас доогоороо мөслөлтөө одоо малын бэлчээрлээ хомсдож зодын байдалтай болсон байна. Тэгээд одоо энэ дэш цас нэмж орохгүй үүтгэхгүй бас арай дулаар бол өвлжилт гайгүй энэ өвлийг бас гайгүй давчих болоо гэсэн таамаг бас харагдчихэ. Тэгээд малчтайгаа бол уулзж ярьж байхад бол ер нь цас орсон үед зам даваа багц үед зам давааг нээж бидний гэж хэлчихвэл сайн байна гэдэг яриануудыг урд урдын эргэж тойрж явах үед ярьж байсан. Яг энэ сарлыг хүлээж аваад бид явхаас өмнө бол бүх малчт руугаа бол зам гаргаж төрж одоо ингээд замуудыг нээж өгч байна. Аймаг сумын удирдлагуудаар ахлуулсан ажлын 4 хэсэгт нийтдээ 35 ажилтан албан хаагч хамрагдсан бөгөөд аймгийн эцэг дарга төрүүтэй ажлын хэсэгт Хонгор, Шарын сумын эцэг дарга, онцгой байдал, ус цагуур орчин шинжилгээний албаны цагуурч, хүнс хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн, малын эмч, эрүүл мэндийн газрын тусламж үйлчилгээний тасгийн эрхлэгч багтаж холбогдох үйлчлэг шуурхаа өгсөн юм а. 2 өдрийн хугацаанд нийтдээ Хонгор, Шарын сумын аздагдсан зэгт амьдарч байгаа 87 өрхөд 160 бодол өвс, 254 шуудаа хэвэг, 240 шуудаа нүрс, 200 ширхэг илгэвч нэмнэ, эмийн сангуудын эмэн холбооноос хандивлсан 15 багц анхан шатны тусламж үйлчлэх шаардлагатай эм хэрэгслийг ч мөн тараалаа.
За Дархуул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэр түүн дотроо Хонгор сумын хойд хэсгээр 90 сумтай залж байгаа газрууд за Шарын голын буулаг, буйнт, өврийн дийл, хаалхт гэсэн ийм газруудаар яваад мөн түнчлэн яг өнөөдөр бол бид нэр одоо төмөр толгой орчимд ирж байна. Ингээ манай ажлын хэсгийн нийт аялалч бид нэр бол 87 өрхөд нийт одоо тусламж дэмжлэг үзүүллээ. За 40 гаруй хүнийг одоо эмнэлэг үйлчлэгээр үйлчиллээ. За 10-аад орчим айлын одоо малт үзлэг хийж ингээ бид нар бол өнөөдөр бол аяллахаа үндсэн зорилгыг биелүүлээд өндөрлөж байна. Тэгэхээр эцэст нь ингээ харахад бол ер нь манай аймгийн хэмжээнд түүн дотроо Хонгор сумын хойд хэсгээр бол үндсэндээ заддын байдалтай орцсон байгааг бол харлаа. Ингээ бид нэр ажлын хэсэгт онцгой байдлынхаа оролтыг дахин хуралдуулж дахиж одоо ямар арга хэмжээ авах юм. За Монгол Улсын шадар сайдын орон нутагт ажиллах ажлын хүрээнд улсын онцгой комиссд ямар асуудлуудыг одоо тавьж ямар асуудлуудыг шийдвэрлүүлэх талаар хүсэлтэд ингээд илэрхийлнэ. За мэдээж аймгийн хэмжээнд тараагдж байгаа өвснүүдийг бид нэр сум орон нутагт нь тарааж сум орон нутгийн удирдлагууд зөвхөн одоо энэ удаагийн ажил биш. Орон нутгийн удирдлагууд цаашид бас малчтад түгээх хүргэх асуудлыг үе шаттайгаар ингээд шийдээд явнаа. Тийм учраас энэ малчин өрхүүд ойр орчмороо нийлээд бензин тосоо базаагаад унаа малаа тэгээд сумдуудаасаа бас өөрсдөө бас зөвхөн орон нутгийн удирдлагуудыг хараад байх биш. Өөрсдөө багаараа ах дүүсээрээ хотол айлаараа нийлээд ингээд энэ тараагдж байгаа өвснүүдийг бас яаралтай татаж авах хэрэгтэй байна. А бидний зүгээс бол Хонгор сумын хойд хэсэг дээр бол дахин одоо вакцинжуулалтын ажлын үеэр бас болцоо боломж байвал дээр нь одоо энэ иргэдийн хурал бусад газруудаас ирсэн хандив тусламжийг хэлбэрээр хөрөнгө мөнгийг нь сугалсан айлууд руу дахиж өвс төжөөл хөдөлтөж авч одоо тийшээ хүргэх замаар бол хойд талаа бол илүү анхаарах зүйтэй юм байна гэсэн ийм дүгнэлтэнд хүрлээ. Тэгэд ер нь бол цагаагаар 2 дугаар сард бас тэр болгон дулаан байхгүй гэж байгаа. Энэ хүрээнд одоо бидний бас нэг анхаарал татсан асуудал энэ 12 дугаар сард явсан энэ цэцэг өвчний одоо тархалтын байдалд хүмүүс ухуулах сурталчилгаа хийж за одоо цэцэг өвчлөхийн ойр орчинд байгаа айлуудын вакцинжуулалтыг энэ 2 дугаар сарын 5-ны өдрөөс эхлээд дахин хийж гүйцээж ингэж одоо ажиллахаар айлуудад нь бэлтгэл ажлыг хангах талаар зөвлөгөө хүн хүчээ цуглуулсан байх, мал хуугаа бэлдсэн байх зэрэг ийм одоо ажлуудыг давхар зохион байгуулахаар төлөвлөж ирлээ. Улсын үзэс тодорхой хэмжээгээр өвсийг үн төлбөргүй тэжээлийг 50% хямдралтай олгох шийдвэрийг улсын онцгой комиссаас гаргасан учраас эсвэл малчид өөрсдөө өвс тэжээлээ авах боломжтой гэдгийг ч мөн нэр хэлж явсан юм а. Энэ сарын 15, 16-ны өдрүүдэд малчтын хаваржилт нөхцөл байдалтай танилцаж малчтад туслах 1000 төгрөгийн аяны хүрээнд цугласан хандивуудыг малын тоо толгой бага өргөтөлгөөлсөн олон хүүхэдтэй мал маллагаанд хүн хүч тутмаг зорилтод бүлэгт хамаарах малчин өрхүүдэд хүргэхээр болсон таата мэдээгч мөн энэ үеэр хүргэж байлаа.